Намасте. Сайн байцгаана уу? Өнөөдөр хамтдаа шинэ оныг шинэ сайхан энергиэр эхлүүлэхийн тулд өөрсдийн биеийн энергийг цэвэрлэх, өөрийн дотоод блокийг тайлах, мөн цаашлаад өөртөө шинэ замыг бүтээх, өндөр энергийн давтамжийг суулгах, маш өвөрмөц, гэрэлтэй, энгийн бяцлаглалыг хүргэх гэж байгаадаа баяртай байна. Ингээд хамтдаа эхлүүлцгээе. Чимээгүй тайван орчинг олно. Тав тухтай суух байрлалыг олоорой. Зүүн алгаа доошоо харуулж, баруун алгаа дээр нь тавина. Эрхий хуруунууд зөөлөн хүрэлцэн байна. Нуруу тэгш цэх суугаарай. Одоо зөөлхөн нүдэнэ. Удаан гүнзгий амьсгал авъя. Зөөлхөн тайвнаар амьсгалаа гаргаарай. Оюун санаагаа солил, энерги солил. Дахин гүнзгий амьсгал аваарай. Удаанаар амьсгалаа гаргана. Одоо амьсгалынхаа дууг сонсож, анхаарлаа зөвхөн амьсгалдаа төвлөрүүл. Чи энд ямар ч бодолгүй, зөвхөн эргэн тойрондох дуу чимээг ажиглан мэдэрч байна. Одоо анхаарлаа 3 дахь нүд рүүгээ чиглүүлнэ. Хөмсгний хооронд бага зэрэг дээшээгээ яг л цох хэсэгт анхаарлаа төвлөрүүлнэ. Гурав дахь нүдэн дээрээ нэгэн портал нээгдэж байгааг төсөөлөөрэй. Маш тод гэрэлтэй портал, энергийн хаалга. Энэ портал таныг өөр нэгэн хэмжээс рүү нээж байна. Хязгааргүй хэмжээс, энд боломжгүй зүйл гэж үгүй. Тийм л орон зай. Тэр тод гэрэл таныг тэрхүү гаднах хэмжээс рүү нээж байгааг үргэлжлүүлэн төсөөлөөрэй. Одоо өөрийгөө тэр порталын яг л төвд нь бясалгал хийгээд завлаад сууж байна гэж төсөөл. Та тод гэрлийн дунд сууж байна. Энерги тийшин шилжүүлээд өөрийгөө ажиглаарай. Өөрийн бяцхан завилгаа суудалтай дүрийг гэрлэн ертөнц донд сууж байна гэж төсөөлөөрэй. Энэ хязгааргүй гэрлэн ертөнцийн яг голд нь та бясалгал хийгээд сууж байна.
Одоо завил цуугаа өөрийн бие руугаа шилжин оръё. Одоо доошогоо харна уу? Доод үндэс хүрд руугаа доошогоо хараарай. Доошоо харвал асар том хар нүх харагдана. Орчлон ертөнц доторх авраг хар нүх. Энэ хар нүх цэвэрлэхэд, цэвэршүүлэхэд чамд хэрэггүй болсон бүхнийг тавьж явуулахад туслана. Одоо хэсэгхэн хугацаанд бодоорой. Чамаас салахыг хүсэж буй эргэлзээ, айдас байна уу? Мөнгө, хайртай холбоотой сөрөг мэдрэмж байна уу? Итгэлгүй байдал байна уу? Дотоогийн мэдрэмж байна уу? Гарч чадахгүй муу зуршил байна уу? Чи амьдралдаа дахин мэдрэхийг хүсэхгүй ямар нэгэн зүйл чамд байна уу? Яг одоо орчлон ертөнц чамд боломж өгч байна. Гомдол, үзэн ядал, уур хилэн, урам хугаралт, атаархал, сөрөг бодол, айдас, эргэлзээ, эсвэл ямар нэгэн энергийн блок байгаа бол бүгдийг нь одоо хар нүх рүү явуулж болно. Одоо өөрийгөө төсөөл, гүнзгий амьсгал аваад гаргах бүртээ тэр хүнд энергийг хар нүх рүү доошоо унгааж байна гэж төсөөл. Дахиад гүнзгий амьсгал аваад амьсгалаа гаргах бүртээ хэрэггүй энергийг доор байгаа хар нүх рүү шилжүүлж байна. Ямар нэг стресс, сөрөг мэдрэмж, бодол, хүнд ачаа байна уу? Амьсгалаа гаргаад бүгдийг нь тавьж явуул. Орчлон ертөнц энэ энергиудтэй яаж ажиллахаа маш сайн мэднэ. Зүгээр л та итгээд тавьж явуул. Амьсгалаа гаргахдаа өөрөөс тань сөрөг, хүнд тэр бүх зүйл суларч холдож байгааг мэдрээрэй. Тийм ээ, энергийн бие тань улам бүр хөнгөрч байна. Одоо сүнс чинь улам чөлөөтэй болж байна. Одоо чи ямар их тайвширч байгаагаа анзаараарай. Гайхалтай цэвэрлэгээ өөртөө хийлээ. Гүнзгий амьсгал аваад гаргая. Одоо дээшээгээ харна уу? Дээшээ харахад маш тод цагаан гэрэл харагдана. Энэ бол энергийн их үүсвэр. Энэ энерги чамайг эдгэн.
чамайг тэжээн. Чамд хүссэн бүхнийг тань өгнө. Энэ бол орчлон ертөнцийн хязгааргүй хамтын мэдлэгийн сан юм. Чи өөрийн мөрөөдсөн манифест хийхийг хүссэн бүх зүйл энд гэрлийн энерги хэлбэрээр аль хэдийнэ дээр талд чинь байна. Дээшээгээ харна. Чиний хийх ёстой ганцхан зүйл бол хүлээн авахад нээлттэй байх. Одоо амьсгаа авах бүрдээ тэр цагаан гэрлийг биеийнхэн эс бүрээр дамжуулан дотогш тад. Амьсгалаа гаргахдаа тэр энергийн биедээ тогтоон суулга. Өшөө амьсгал авахд дээрээс цав цагаан гэрлэн бороо таны дээрээс асгарч байгааг мэдэрш. Өөрийн эд эс бүрээр инээмсэглэн хүртэж аваарай. Амьсгалаа гаргахдаа өөрийн бүр дотоод гүн рүүгээ энэ гоё гэрлийг соолгаарай. Чи яг л энэ эдгийх өндөр давтамжтай энерги нь усанд орж байгаа мэтээр өөрийгөө төсөөлөөрэй. Тийм энэ энерги маш хүчтэй учраас сэрүү татсан мэдрэмжийг тань өгөх болно. Энэхүү гэрлэн энерги биеийг чинь, сүнсийг чинь улам тод, улам хүчирхэг болгож байна. Хэрв ямар нэгэн хүнд энерги үлдсэн бол амьсгалаа доош гаргаад хар нөхрөө явуул. Орчлон ертөнц түүнийг дахин цагаан гэрэл болгон хургах арга мэднэ. Тиймээс та дээрээс амьсгалж ав. Хүчирхэг хязгааргүй цагаан гэрлийн энергийг өөртөө тат. Доош амьсгалаа гаргаад хэрэггүйг өөрөөсөө тавьж явуул. Энэ амьсгал, энэ энергийн солилцоог үргэлжлүүлэх тусам биеэр тань мэдрэмж тархана. Цэвэрлэгдэж байна. Та эдгэрч байна. Энергийн бие улам хөнгөрч, улам хүчирхэг болж байна. Чи яг л сэрүүн салхи энергийн орон зайд орж ирж байгаа мэт. Давтамж тань өсөж байна. Чи илүү хүчирхэг болж байна. Орчлонгийн хязгааргүй оюун ухаантай илүү холбоотой болж байна. Гүнзгий удаан амьсгал ав. Удаан амьсгалаа гарга. Алганууд тань дулаацаж байгааг мэдэрш. Бүх энерги тань идэвхжиж байгааг мэдэрш. Гүнзгий амьсгал авч гаргаад зөөлхөн алгаа нийлүүлж зүрхэн хүрдэн дээрээ тавиарай. Энд чи орчлон ертөнцтэй холбогдож байгаагаа мэдэрш. Орчлон ертөнц энд үргэлж чамайг ивэж, харж,
сонсож мэдэрч байдаг. Яг л чиний ээж шиг, яг л чиний аав шиг. Чи түүнтэй нэгэн цол гэдгээ мэдэр. Инээмсэглээ. Гүнзгий амьсгал авч гаргаад өөрийн мөрөөдөл, хүсэл тэмүүллээ яг одоо авчир. Таны мөрөөдөл юу вэ? Хамгийн том зорилго чинь юу вэ? Одоо түүнийг хар. Хамгийн чухал нь ямар мэдрэмж төрж байгааг мэдэр. Баяр хөөр, аз жаргал, баяр тэмдэглэлт мөч. Яг одоо аль хэдийн биелсэн мэт. Чи амжилтанд хүрсэн. Чи чадсан. Чи манифест хийсэн. Чи хүчрэх. Чи хязгааргүй. Чи хүссэн бүхнээ дээж чадна. Удаан гүнзгий амьсгал ав. Зөөлхөн амьсгалаа гарга. Одоо энерги энэ өрөөнд буцаан авчир. Гүнзгий амьсгал ав. Амьсгалаа гарга. Оюун санаагаа сулал. Биеэ сулал. Энерги сулал. Амьсгалаа тайвшруул. Толгоогоо суллаж хүзөөгээ зөөлөн унжуул. Одоо бүрэн буцаж ир. Чиний манифестац аль хэдийн хийгдсэн. Зөөлхөнүүдээ нээгээд энд одоо буцаж ирээрэй. Намасте.